За hi guys, тэ өнөөдөр хөвжлөгөөрөө Otaku-гийнхаа 3 дахь эпизодыг ярих болно. Хэрвээ та шинээр орж иж байгаа бол өмнөх 2 эпизодыг үзээд ороод ирээрэй. Тэгээд бас хэдүүлээ 2K хүрсэн байгаа. За тэгээд олон юм ярилгүй видео руу орцгоох уу да. Аним маань эхлээд нөгөө Otaku маань нөгөө хоёроо соёлонгаас нүсэлд ирж агаар эхэлдэг. Тэгээ юу болсон бэ? Хэнийг сонгосон бэ гэвэл манай хүн хоёулантай нь уулзаа зогсож идэг. Тэгэл манай Otaku хөөрхнийг нь гайхаал би энэ хоёртой хамт гарч байгаадаа эдгэж чадахгүй байна гэж бодож байтал илжиж амнаар нууцаар энэ чинь анхны удаагийн ирчүүдтэй хоёулахнаа явах гэж байсан удаа үсттэй гэж хэлгээд амны тийм шээ миний төлөвлөж байгаа зүйлд хэн хамт явах нь хамаагүй хэрвээ чи итгэл хангалуун байвал гуруулаа хамт явж олно гэсэн ч илжиж чи нэг санаа гаргадаг. Тэр нь яг вэ гэхлээр эхлээд амнэтэй хамт Otaku нэг цаг яваад дараа нь өөртөө хамт нэг цаг явъя гэд салхаасаа өмнө бити та хоёр чичил буудлын эднэрлөө ороорой гэж жах шиг. Тэгээд манай хоёр явж байхдаа Otaku ч манай аавныгийн аавраг мэдэрч байдаг. Бас сургуульдааснаас илүү олон хүний харцанд өвчөж байдаг. Otaku хаашаа явж байгаа юм гэж асуухад нэг нь дойрхон байгаа юм чи аниматор руу ороод фан номыг авъя. Би амар авахыг хүсэж гэн гэж ахт нэг хоёр залуу сайн уу хонгор минь чи миний яг тайп байна. Хоёлаа явж юм идий гэсэнд Otaku харснаа чи дүүн юм уу гэхэд аамнэ би хангалттай авсан гэд амар cold. Тэгээд Otaku-д айсан уу би заримдаа бодсон юм а хэлчихдэг юм. Гэхдээ хүмүүс тэрийг сонсоод намайг ууралж байна гэдэг. Гэхэд Otaku чи Otaku ч гэсэн амар дог ашигласан гэхэд аамнэ чи хэнийг Otaku гээд байгаа? Би дүүдэл зорилж авч байна гэж хэлсэн мөртлөө номоо авангууд амар Otaku шиг айшилж баярлдаг. Тэгж яхад нэг сэвтэй хүн нэг хөөхөн нэрд Otaku-тэй болцож байна. Би түүний ард гарч чадна гэж бодож байдаг. Миний бодлоор энэ дүр ирээдүйд нилээд гай болж магадгүй дүр юм шиг байгаа. Тэгэд манай хоёр илжижиг хүлээж авахдаа аамныгийн дүүгийн тухай ярьдаг. Тэр дүүн яг үндэ аамныгийн төрсөн дүү биш бөгөөд аамныгийн хажууд амьдардаг хөрш ба заримдаа хамт тоглож тэр дүүн аамныг том ихчээ гэж дууддгийг хэлдэг. Otaku би дүүтэй чи уулзах юмсан. Би ерөөсөө Glitter Mountain дуртай жаахан хүүхдтэй уулзаж байгаагүй. Гэхэд аамны муухай харснаа. Чи манай гэрлөө очих гэж оролдоод байна уу? Гэд Otaku үгүй тийм биш гэж яхад илжижи хурж ирдэг. Илжижи одоо миний ээлж гэд парк руу очдөг. Ер нь бол нэг цагт кино үзэж амжихгүй учраас оронд нь олон сонирхолтой юмнууд туушдаг. Эхлээд зөвхөн Otaku-ийн нүрийг фильтрээр зургийг дарддаг. Яагаад гэвэл Otaku өөрийг сонин үед харсан учраас гэж хэлдэг. Дараа нь бүжгэлдэг. Otaku ч ёстой эв хавгүй бүжгэлдэг дээ. Тэгэд ямаа хийж дуусаад аавныг хүлээж явахдаа Otaku Glitter Mountain тухай нэг юм харснаа ярьж яхад илжиж чи өөр юм дуртай юу? Өгтөөд гэхэд Otaku би дурлж байгаа төсөөлж чадахгүй надад зориулагдаагүй гэж хэлэхэд илжиж би ч бас тийм сонирхолтой байгаагүй. Би аль болох найзууд болон гэр бүлтэйгээ цагийг өнгөрөхийг илүүд үздэг. Гэхдээ би чамд баг зэрэг сонирхолтой болсон гэж бодож байна. Гээл бүр яг юу хэлэх бол гэд бодож байсан чинь Otaku юу гэсэн бэ? Би сонсож чадсангүй. Гэхэд аамны маань ч ирд. Нэг өдөр манай хэд Glitter Mountain тухай яриад амар хөөрцөн байж байгаад дараа 7 хоногт нь туршилт шалгалт байгааг мэдээд манай хоёр гинэд өөрчлөгддөг. Өмнөх шалгалтанд нь хэд авснаа биеэс асуухад Otaku 311, аамны 175, илжижи 400 гаруй оноотой байдаг. Илжижи маань хичээл заахаар болж нилээд зааж байгаад ээж нь байхгүй учраас хоол хийхээр явдаг. Аамныгийн ээж нь ч бас төр байхгүй байгааг мэддэг. Ер нь бодоод байсан чи Otaku маань ээж аавтай юм уу? Илжижи явахаас өмнө надгүй ч гэсэн хичээлээ хийгээрэй. Битгий Glitter Mountain тэрийн тухай юм хийгээд байгаарай гэхэд манай хоёр ч тэхгүй дээ гэд үлдэнэ. Хэсэг хугацааны дараа Glitter Mountain тухай зургийн план хоорондоо хийж байдаг. Бүр арайчтэй тий. Otaku маань яаж харих явцдаа аамнэ би жоохон бэлтжгүй ялна гэж байхад аамны гэртээ очиход Otaku за баяртай гэж явах гэж байтал аамнэ манай гэрт орох уу? Үгүй зүгээр зургийн раундынхаа сүүлийн раундыг хий. Otaku дөнгөж орж ирээд аамныгийн аав ээж нь гэрт байхгүй гэж хэлж ясныг нь сандаг. Тэгээд Otaku өрөөнд нь оронгуудаа өмнө эмэгтэй хүний өрөөнд орж үзээгүй. Бас аамны эрэгтэй хүн оруулж үзээгүй гэж ярилцаж байхдаа аамныгийн Glitter Mountain цуглуулгыг харж байтал нөгөө Otaku-гийн дуртай дүрийнх нь фигюр нь яадаг. Аамны манай дүү байн хамт Glitter Mountain тухай ярих гэж гуйгаад байдаг гэхэд нөгөө яриад байгаа дүүн гарч ирээд бити хууртагтаараа ноён найз олоо. Ер нь бол аамныгийн найз олоо гэж бодоод байгаа. Тэгээд аамны чи хизээ яаж ороод ирв? Юу найзлуу яриад байгаа юм гэснэ. Аамны дүүгээ танилцуулдаг. Аамныгийн хажууд амьдардаг 3 дахь анги. Бас хэдүүлээ энийг аамныгийн дүү гэж зүгээр дуудчих. Дүүн аамныгийн ээж нь байхгүй учраас хоол хийх хэрэгтэй. Тэрэнд хоол хийхэд туслахгүй бол аамны гизээ усаа дүүргэн гэж хэлэхэд Otaku чи Glitter Mountain том шүтэн бишрэг ч юм уу гэж асуухад нөгөөх нь үгүй би надад чи 1-р ангидаа өргөсөн шүү дээ. 1-р ангид нахт нь аамны Glitter Mountain тухай мэдсэн. Гэтэ дүүн Glitter Mountain-ыг өргөсөн ч эгч нь илүү гүнзгий орсоор одоо ийм болсон гэдэг. Otaku ч гайхчаад одоо чи юунд дуртай ингэж асуухад Shogi гэж хариулдаг.
Ер нь бол ихчигээ хардаг, ер нь том хүн шиг хүүхэд байна да. Тэгснээ аавны эндүү найз залууга танилцуулахгүй мó гэхэд аавны миний найз залуу биш ээ гэхэд тэгвэл үзэн яддаг юм уу гэхэд үзэн яддаг гэж хэлээгүй штэ гэснэ. Би зөвхөн лорд вартал дуртай. Энэ Глидерманы дүр шүү. Тэгснээ нөгөө дүү нь бүр Отоку ч ойлгох хэрэгтэй. Аавны хизэж талаг дүүнтэйгээ хамт гарахгүй гээд аавныгаар очиод хоолой хий гэж илвэрснэ. Дараа нь өнөөдөр хоолнд брокколи битгий хийгээрэй гэж жаах шиг. Манай хоёрч гасныхын дараа зургийн өрсөлдөөнөө хийхээр болдог. Тэгснэ аавны чи ялах юм бол хүссэн юм хий гэхэд Отоку хүссэн юм гэж сонир харж яснаа нөгөө туулааны фигурыг авъя гэдэг. Аавны амир сонио чи бохир зүйл хийхээсэн бол хэр хоол явах юм бэ гэж соним асуухад Отоку тулааны фигур нь бохир зүйл хийхдээ харьцуулагдчихгүй л гин. Отоку аавны хэрвээ ялах юм бол өөрийнхөө фигурыг өгнө гэснээр тохиролцдог. Отоку ялж фигурыг авах болоход аавны зүгээр бохир зүйл хийж болохгүй юу гэж байхад нөгөө дүү нь орж ирээд тийм утгагүй зүйл ярихаа байл. Тэглээч та хоёр тийм зүйл гэрт нь бага ангийн хүүхэд байхад хийж болохгүй гэж яах шиг. Бараг ээж нь юм шүү дээ. Тэгээ явхаас өмнө дүү нь Отокод түнд дуудах тийм ч олон найзууд байхгүй ч өнөөдөр тэр их ад жаргалтай байсан. Би тэгэхт нь бас ад жаргалтай байдаг гэд бүр амар том хүн шиг. Нэг өдөр шалгалтын дуун гарсан байх ба Отоко маань нийтдээ 291 оноо авсан байдаг. Харин Илжичи 408 оноо. Тэгтэл аамны бүгдэнд нь унсан байдаг. Тэснээ бүр манай Отоко руу чи яаж тийм их оноо авсан юм? Хоёулаа ууг нь жаахан сул тавьж байсан юмсан уруугч гэдэг. Тэгж ятал Илжичи Отокугаас өмнө кино үзэж амжаагүй сургуулийн дараа явхаар болдог. Тэгээд очиход Отоку маань романс үзэх үү гэж байснаа нэгч зомби шарктай кино харснаа би үзмээр байна гэж бодож ятал Илжичи зүгээр дэ үзье. Гэхдээ дараа нь миний үзэхийг хүсэж байгаа киног үзэн шүү гэдэг. Тэгээ киногоо үзтэл Отоку яна амар хогийн кино байна гэд Илжичи рүү харахад Илжичи үзээд уйлж яадаг. Тэгсээр манай хоёр тоглоом тоглож зураг дараад байж байтал Отоку Илжичиг хумсаа зүгээг байгааг анзаардаг. Тэгээд Илжичи гайхахад Отоку би өмнө хүний нүүрлөө харж чаддгүй байсан. Та надад их том нөлөөлжээ гэдэг. Манай хоёр гарцгаагаад харих замд Отоку Илжичиг жоохон хүндүр агааг анзаардаг. Илжичи анзаарсны нь гайхахад Отоку маань нөгөө өмнө хумс руу харахад дэвгүй байсан байх гээд уучлал гуйдаг. Илжичич юу ч штэ зүгээр явцгаая гээд яг үнэндээ гэсээр аниме маань 3 дахь эпизод дуусдаг. Guys, яг үнэндээ би яг үнэндээ гэдгийг нь ойлгоогүй. Яг сүулт нь яг үнэндээ гэж хэлсэн нь би яг ойлгоогүй. Тэгээд та хэрвээ ойлгосон бол комент дээр бичээрэй. Тэгээд лайк болон subscribe дараарай. Тэгээд шинээр гарсан эпизодын аль болох хурднаараа ярина. За тэгээд баяртай.